За бүгдэндээ энэ өдрийн мэндийг төшүүлж байна. Урлагтай яриа подкастын ээлж дугаар одоо ингээ эхлэх гэж байна. Өнөөдөр бид нар подкаста арай өөр орчинд явуулна. Өнөөдөр бид уран зургийн галерейд хүрсэн ирчээд байж байна. Би өнөөдөр бас нэг хоёр гайхамшигтай зочтой урьдчаад тэгээд манай энэ подкастт орох гэж байгаад нэг туйлын баяртай байна. Ингээд зочтой би танилцуулъя. Юуны өмнө анхны зочин маань бол бүр Германаас ирсэн. Ихэвчлэн өөр тэр холоос. Олон улсын хэмжээнд одоо медиа урлагийн салбартаа бол хүлээн зөвшөөрөгдсөн юм мэргэжилтэй. Инга Зайдлер хатагтай өнөөдөр бидний урлагийг аваад оролцох гэж байна. Дараа нь энэ ямар хүн бэ, эйгүү хийсэн бэ гэдгийг нь бол өөрөө сайхан танилцуулна байхаа гэж би найдаж байна. За дээр нь манай бас нэг авьяаслаг медиа уран бүтээлч Бат Эрдэнэ миний урлагийг хүлээж аваад өнөөдөр оролцож байгаа туйлын баяртай байна. За сайн байцгаана уу? Сайн байна уу? How are you? Сайн байна уу? За ингээд би уламжлалт ёсоор бүсгүйгээс эхлэе. Хатагтай Зайдлер өөрийгөө танилцуулна байхаа гэж би найдаж байна. Yeah, that's right. I just have to remove this for a second. I'm here for the first time. I'm here since a week now for the setup of the exhibition. Монголд анх удаага ирж үзэж байна. Уран зургийн галерейд харж буй дээтхүү зэслэнгийн дэглэлтийн бэлтгэл ажил дээр ирээд одоогоор 7 он байна. Богино хугацаач гэсэн Art Week болж байгаад зэрэгцэн ирсэн болохоор Улаанбаатар хотын уур амьсгал, урлагийн сценыг нь баг зэрэгч гэсэн мэдэж авах боломж гарсан. About your professional career. Өөрийнхөө болон туршлагынхаа талаар баг зэрэг хуваалцаач. Yeah, background. Yes, so I work as an independent curator, mostly in Berlin. I've been working, for example, with numerous media art festivals like Transmediale, the European Media Arts Festival. Голдуу Берлин хотод бие даасан куратороор ажилладаг. Transmediale урлагийн фестивал, Европын медиа урлагийн фестивал гэх мэтчлэн медиа урлаг талдаа төлхөө гэж хэлж болох ч перформанс урлагийн чиглэлд мөн ажиллаж байсан туршлагатай. 15 жилийн карьертаа институт, байгууллагууд болон бие даасан хувийн төслүүд дээр ажилласан. Thank you. Thank you very much. And I think we will speak about your professional side. Баярлалаа. Ярианыхаа явцад үүний тухай илүү дэлгэрэнгүй ярина гэж найдаж байна. За ингээд Бат Эрдэнэгээ танилцуулъя. Бат Эрдэнэ маань тухай өөрийгөө тавьж танилцуулна. Би болохоор нөгөө гэсэн Монгол зургийн мэргэжлэр Монгол улсдаа сурч төгссөн байгаа. Одоо миний үндсэн мэргэжлүү. Тэгээд өөрөө студид орж ажил хийгээд тэрүүнээс профешн аваад одоо яг чиг одоо энэ медиа салбарт тий арт уран бүтээл хийх одоо яг чиглэлээ олсон гэх юм. Ингээд бид нар өнөөдөр медиа урлагийн тухай ярих гэж байна. Ер нь медиа урлаг гэж юу юм бэ? Монголчуудын хувьд бол бид нар дүрслэх урлагийн талаар бол нэлээд мэдлэгтэй, том уламжлалтай. Медиа урлаг гэдэг маань бол саяхнаас орж ирсэн нэг одоо 10 жил болж байгаа мó үгүй мó. Манай наадам 9 жилтэй гэж бодохоор бол тэрнээс өмнө хэдэн жил байсан. Ингээд яхаар бол урлагийн шинэ жанр гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр сонсогчд маань, үзэгчд маань энэ талаар та шиг мэргэжлийн хүмүүсүүдээс товч тайлбар авахыг хүсэж байгаа болов гэж бодож байна. What can you say about медиа урлагийн талаар үзэгчдэд баг зэрэг тайлбарлавал? Sorry, I have to remove. There is some kind of disturbance in the translation. It's okay. Илүү уламжлалт урлагийн төрлүүд жишээ нь уран зурагтаа бид илүү дассан байдаг болохоор ч юм уу медиа урлагын тэр болон хүмүүст хүрдэггүй. Correct. Yes. As I said, we Mongolians have a long tradition of fine arts. Yeah. And we have also quite prominent artists and people who are devoting themselves to these forms of art quite some time. Монголчууд бид өөрсдийн гэсэн дүрслэх урлагийн уламжлалт соёлтой болсон. Тиймдээ ч дүрслэх урлагт амьдралаа зориулсан нэртэй уран бүтээлчид бий гэсэн үг л дээ. Харин медиа урлаг бол бидний хувьд 10 гаруй жил л болж байгаа шинэ төрөл. Үүний талаар хэд үг хэлээч? I mean, in general, I would say that media arts, in a lot of cases, has developed from video, from film and video works and video art.
Мэдээж ерөнхийдөө медиа урлаг нь дүрс бичлэгийн форматн дээрээс хөгжин бий болох нь элбэг байдаг л да. Германд ялангуяа медиа урлагийн цар хүрээ улам хөгжиж байгаа нь хүмүүст хувийн компьютер, интернет гэх мэт технологийн хөгжил илүү хүрэлцээтэй болж байгаатай холбоотой байх. Жишээ нь мем, шинэ медиа хэрэгсэл туршиж, эргэн тойрныхондоо хуваалцсан, тархан тархасаар явандаа хөгжиж бий болсон урлагийн нэгэн төрөл гэж хэлж болохоор шүү дээ. Тиймээс миний бодлоор медиа урлаг нь одоогоор Европ, Германд их хүч авч илүү олон нийтийн соёлд уусан шингэж байгаа. Тэрнээ хооч үе одоо бид нар ингээд урлагийг тэ одоо ингээд дүрслээд одоо техник тосон будаг гэж явж байсан. Одоо яг үнэн ихтэй тэр хэрэгжилж байгаа дэвсгүүд нөөцлөгдөж байгаа байхгүй гэж харж байгаа би бол. Одоо яг шинэ технологитой тэ хүлд нийлүүлээ тэрийг ингэж өөрийн болгож тэр өөрийн дотоод ертөнцөө одоо техникээр ингэж илэрхийлэх боломж олгож байгаа. А нөгөө төгөр бол шууд л одоо яг л бидний илдэг бидний ганц сувгт байсан зургт байсан те одоо бол амар олон сувгууд бий болсон. Тийм учраас тэр эднэрийн ард бол мэдээж хэрэг урлаг явж байгаа. Улаанбаатар медиа арт наадам гэдэг бид зохион байгуулж байгаа. Энэ наадмын куратораар нь бол хатагтай Инга Зайдлер ажиллаж байгаа. Тэгэхээр куратор гэж юу юм бэ? Одоо бид нар бол куратор гэж яриад байдаг. Кураторын тухай танилцуулна. Бат Эрдэнэ ч гэсэн би сонссон хэд хэдэн үзэсгэлэн наадмын бол куратороор ажилласан юм байна. Тэгэхээр куратор гэдгийг ерөнхий ойлголтыг та юу гэхгүй. Шинээр бий болж буй медиа фестивалууд кураторын үүрэг үү? Тийм ээ. Бид кураторуудын тухай их ярьдаг шүү дээ. Гэтэл тэд яг хэрхэн ажилладаг, юу хийдэг талаар тэр болгон мэдээд байдаггүй. Тийм шүү. Хөшөөний ард ажилладаг хүмүүс. It's behind the scenes and then people just mentioned, curator is that person. Хүмүүс ярихдаа куратор нь тэр хүн, куратор нь ийм хүн гэдэл их ярьдаг. Би өнөөдөр хоёр зочноосоо яг үндэ куратор гэж хэн бэ гэж асуумаар санагдлаа. Уран бүтээлч Бат Эрдэнэ бас Монгол дахь үзэсгэлэнгүүдэд куратороор ажиллаж байсан туршлагатай нэгэн байгаа. Do you want to start? Yes. Yeah, well, as you just said, it's a bit of a role behind the scenes. There's a lot of research that goes into that role. When we want to, for example, put together an exhibition, researching artists, getting to know artists, making studio visits, keeping an eye on the scene, like the new developments, and bringing it together. Өмнө хэлсэнчлэн куратор нь өөрөө хөшөөний ард ажилладаг хүн шүү дээ. Мөн маш их судалгаа хийх шаардлагатай. Үзэсгэлэн дэглэж бий болохын өмнө уран бүтээлчтэй хадлаар судална, танилцсан, урлангуудаар зочилж, урлагийн ертөнцид шин соргог мэдээлэлтэй хөл нийлүүлнэ гэх мэтчлэн ажлууд ордог. Жишээ нь Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадмыг авч үзвэл 14 уран бүтээлчдийнхээ талаар зайнаас судалгаа хийн, тухайн газрын улс төр, нийгэм, урлагийн салбартай холбоотой судалгааг хийх шаардлагатай байдаг. Шин дүр төрх, хэв маяг, аргалчлуудыг олж харах зэрэг нь кураторын ажилд их чухал. Мөн мэдээж эдгээр цуглуулсан мэдээлэл уран бүтээлчд болон бүтээлүүдээ олон нийтэд хүргэх нэг ясандаа тэдний дундах медиум болж ажиллах нь кураторын үүрэг байдаг. Бат Эрдэнэ юу гэж нөхөө? Тийм. Одоо ингээд бол санал нэг байгаа. Тэгээд миний хувьд болохоор яг энэ бүтээлийг одоо орон зайд яаж байршуулах вэ, тэ? Бүтээл орон зайд өөрөө яаж хаана байршснараа тэр бүтээл хүчтэй байх уу тухай одоо сонголтоо хийдэг. Тэгээ бүтээлүүд өөрсдөө ингээ хоорондоо бас хэрэлддэг, тийм маргалдана. Тэр болгоныг одоо ингэж ойлгож мэдэн штэ. Тэгээ хүмүүс өөрөө ингээл үзчихдэг. Маш олон энэ ард яг үнэ хэлсэн те. Маш олон юм баг ажилтдаг те. Тэгжиж амир өөрөө юм юу ч хийгээгүй юм шиг одоо бүтээл нь өөрөө ганцаархнаа л үзүүлдэг байхгүй. Тэр тал дээр бол кураторууд их ажил бас судалгаа хийн юм бол. Үндсэндээ кураторууд юу сонголт хийхэд бол их үүрэгтэй үстэй тийм үү? Одоо уран бүтээлчдийг сонгоход маш үүрэгтэй. Well said. How about this current festival? Was it difficult for you to select or to pick up the participants of this festival? You said 14 artists. It's quite a number, and from various countries, not only Mongolia. So,
what is Энэхүү наадамд оролцох зөвхөн Монголоос ч гэлтгүй олон улсаас уран бүтээлчтэй сонгох явц ямар хөө байсан бэ? Ямар шалгуурууд байсан бэ? Yeah. It was a longer process. When I was approached as a curator and invited, I started. Энэ нь их урт удаан үйл явц байсан. Анх куратораар ажиллаж хэмээн өргөцсөн цагаас эхлээд ямар сэдвүүдийг хөндөх, хэрхэн өөр харах өнцгүүдийг үзлэндээ оруулах талаар бодож эхэлсэн байсан. Учир нь би Монголын өнөөгийн урлагийн талаарх мэдлэг ойлголт бага байсан гэхүү дээ. Энэ бүхэн надад шинэ байсан. Тийм болохоор нэгт Монголын урлагийн зөвлөлөөс цуслалцаа их авсан, мөн урлагуудаар биеэр зочлох боломжгүй нөхцөл байсан тул хувийн судалгаагаа интернетээр хийсэн. Мөн бид интернетээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан л да. Ингэснээр уран бүтээлчид өөрсдийн бүтээл болон саналуудаа бидэнд илгээх боломжтой болж мөн ямархуу сэдвүүд хүндэх хэрэгтэй вэ гэдг нь илүү тодорхой болсон. Энэ бүгдийг олон улсын уран бүтээлчдийн дуу хоолой, үзэл санаатай нэгтгэн үзэсгэлэнгээ гаргалаа. Миний өмнөх өөр наадмууд дээр өөр уран бүтээлчдтэй хамтарсан туршлага, тэр мэдлэгээ Улаанбаатар хотын цоошин урлагийн урамсгалтай нэгтгэсэн. This is the 9th festival of Ulaanbaatar Media Arts. And so that means we have certain history. Манай наадам энэ жил 9 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа. Энэ бидэнд тодорхой түүхэн, уламжлал байгаа гэсэн үг. Ерөнхийдөө дэлхийд дахинд медиа урлаг аль чиглэл рүү явж байгаа вэ? Мөн манай наадам үүнтэй хэрхэн хөл нийлүүлж байгаа талаар бодлоо хуваалцаач. I think this festival, for me at least, I mean, I'm a bit biased, of course, as a curator, not like Yeah, definitely. the general audience. I really like how the different, also aesthetic languages come together, because I find them very unique and distinct, especially getting to know the Ulaanbaatar media art scene, that there is a kind of openness for experimentation that I find here. Гой зүйн өөр мэдрэмж илэрхийллүүд хэрхэн нэгдэж байгаа нь үнэхээр гайхалтай. Ялангуяа Улаанбаатар дахь уран бүтээлчдийн гой зүйн хилэмж үнэхээр содон бөгөөд өөр хоорондоо ялгаатай байдал нь надад биширмээр санагдсан. Шинэ арга барил, сэдвүүдэд нээлттэй хандаж буй байдал. Жишээ нь уран бүтээлч Willow Brown-ы орчин үеийн видео авилуулга бүтээл байхад илүү уламжлал, өв соёлыг хүндсэн Ану Нарангийн перформанс уран бүтээл байна. Миний бодлоор орчин үеийн медиа урлагт шин санаа болон уламжлал хоёрыг хослуулсан аргачлалыг илүү нээлттэйгээр ашиглан олон төрлийн мэргэжлийн суурьтай хүмүүс шинэ арга барил, платформ медиумыг ашигласнаар илүү өргөжин шүү дээ. Мөн хиймэл оюун ухаан, VR гэх мэт технологи нь медиа урлагт хүч төрөн орж ирж байгаа. Иймд ирээдүйд бид технологи болон урлагийн хослолыг илүү их харах байх гэж бодож байна. Can we say that we are Тэгэхээр манай фестивалийн хувьд хөл нийлүүлэн алхаж байгаа гэж хэлж болох уу? Тийм ээ, тэгж хэлж болно. Батэрдэн өөрөө юу гэж бодож байна одоо манай уран бүтээлчид энэ салбарт одоо хаана явж байна одоо өөрөө бол харьцуулах юмтай шүү дээ. Бас хэд хэдэн олон улсын наадамд оролцсон хүний хувьд оролцохтой бол анхных нь баг урлагийн зөвлөлийн шугамар орж ирсэн үү? Тэгсэн шүү. Today's Art гэдэг. За. Чи хаана болсон гэлээ? Тэр Галландд За. Today's Art гэдэг фестивал. За. Тэр тэнд яг өөрийнхөө медиа чиглэлээр бүтээлээр оролцож ирсэн. Монголоос одоо юу гэх юм бэ? Одоо медиа одоо уран бүтээлч рүү шүү дээ. Би бол нэг тийм ер нь урлагийг хоцрохгүй гэж ярих амар дургуй л дээ. За. Тийм ер нь. Тэгээд ер нь дэлхийд юуг санаа ямар хуу төвшөнд явж гин те. Дэлхийд тэр чигтээ ч юм уу те. Тэр талаар явал бидний одоо хэрэгжилж байгаа техник нь жоохон яд дутуу байсан ч үзэл бодол нь их дутуу биш юм шиг санагддаг. Яг илэрхийлж байгаа бүтээлтэй хандж байгаа хандлага нь хүртэл юм өөр одоо ухамсарын яг төвшин бол ингээд зэрэгцэж байгаа. Өөр жишээ явна. Энэ явна гэж тэгж харддаг. Би буруу хэлэхээс магадгүй би нэг бид нар хоцорч гэнэ үгүй юу гэдэг утгаараа биш. Бид нар ер нь энэ дотор нь байна уугүй юу гэдэг утгаар нь асууж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол тэнд байна гэсэн үг тийм ээ. За. Энэ жилийн наадмыг зохион байгуулахад манай байгаль орчны яам оролцсон байна. Тэгэхээр бол бидний оролцоо бол бидний хувьд бол их чухал да. Definitely it's very important that Ministry of Tourism and the Environment is also among the supporters of this festival.
But in general, what do you think that Энэ жилийн наадмыг байгаль орчин аялал жуулчлалын яам дэмжиж байгаа. Урлаг соёлын наадмуудыг аялал жуулчлах ач холбогдлын талаар бодлоо хуваалцаач. in general? Иймэрхүү урлагийн наадмууд аялал жуулчлалд эерэг нөлөөтэй юу гэж юу? Тийм ээ. Yeah, probably. Энэ талаар би сайн хэлж мэдэхгүй ч фестивалийн форматын тухай ярил илүү зохих байх. Наадам нь Монголын болон олон улсын уран бүтээлчдийн дундаа уулзах цэг нь болж байгаа. Тэгэхээр энэ нь Монголын болон олон улсын үзэгчдийн ч бас уулзах цэг огтлцол байж болох юм. Наадмын хувьд нээлт болон үзэсгэлэнгээс гадна сургалт хөтөлбөрийг зохион байгуулж байгаа нь хүмүүс хоорондоо туршлага солилцох, харилцах боломжийг олгож байгаа гэж бодож байна. Энэ талаар юу гэж бодож байна бүтээгтэй? Тийм ер нь бол урлаг тэгэл ямар ч хоосон газрыг тэгэл гоё үн цэнтэй болгодог юм шиг санагддаг надад. Ер нь тэгээ урлаг очисон газар бол нэг юм хүндий хүтэн биш. Ямарсан хүмүүсийг дууддаг, татдаг. Тийм л байдаг юм шиг санагдав. Одоо хүртэл тийм л байгаа. Монгол зургийн зураач. Гарал үүсэлтэй уран бүтээч. Яаж яваад энэ медиа арт гэдэг энэ салбар руу орчихв. Одоо яаж яваад гэдэг нь одоо яг ингээл төгсөөл одоо яг студ гэдэг зүйлээр хүмүүжээд одоо hero entertainment яг оператор монтаж саунд чек гэл тэгээд тэр чинь ингээд хүмүүнийг хүмүүжүүлж байгаа байхгүй бас нүдийг нээж байгаа тий хальс тий одоо бид нар яг камерыг яаж хэрэгжилж ийн гэдэг тэр чинь надад амар их нөлөөсөн л та яг тэгээд сургууль маань өөрөө хэмжтгүүнийг заасан маш олон хэмжтгүүн тэгээ Монгол зураг гэдэг өөрөө маш их нуглаастай дэвчээртэй ажил байдаг. Тэгэхээр тийм юм нөлөөлөд л одоо энд л хүрсэн бодогдоод байгаа юм л та. Тэгэхээр тэр суур мэдлэг бол тэр боловсрол бол өөрт чинь шинэ жанрт ороход бол их нэмэртэй зүйл байсан гэж боддог тийм. Маш том хундаамжтай юм л. Манай багш бол нар мантах гэдэг Жултумгаан охин. Тэгээд яг Германы школоос сурч ирсэн. Тий. Тэгээд бид нарыг чинь юм эрхчлөөтэй болгож те одоо яг ямар нэгэн зүйлд ингэж баригдахгүй болгож те тийм юм бас маш дээрээс заасан байгаа. Их гоё юм биш тэр үндсэндээ манай уламжид урлаг болов биш те шин төрлийн урлагийг орж ирэхэд бол суурь нь болоод та нар шиг ийм уран бүтээлчтэйг бол тэр л буцтлаад ингээд оруулна гэдэг бол бас нэг юм хэлж байгаа гэсэн үг шүү дээ тийм. За. Inga, I have a question to you. So you organize exhibitions and festivals in various countries. So and you have a very good network of, I understand, of artists as well as professionals in this area. Инга тавих нэг асуулт байна л да. Олон оронд өөр наадмууд дээр ажилласан хүний хувьд урлагийн талбарт амжилттай танил хамтран ажиллагсад олонтой байх. Залуу Монгол уран бүтээлчд олон улсын талбарт эдгээр хүмүүстэй энэ зэрэгцэн хүмүүст хүрэх талаар зөвлөгөө өгвөл I think there is lots of opportunities to actually also take part in those international media arts festivals happening elsewhere because usually they all work. Олон улсын наадмууд ихэвчлэн нээлттэй шалгаруулалт явуулдаг болохоор уран бүтээлчдэд нээлттэй байдаг. Тэгэхээр магадгүй наадмуудыг судлах, бүтээлүүдэд явуулах, оролцох хүсэл бичих нь уран бүтээлчдэд туслах байх гэж бодож байна. I think that's a good thing to do. And as well as I understand that in the course of this festival, you are organizing master classes as well as for young artists. And I'm sure that should be also quite. Миний ойлгосноор наадмын хүрээнд өөрөө сургалт, мастер класс зохион байгуулж байгаа гэсэн. Залуу уран бүтээлчдэд чадвар дээшлүүлэх мөн урлагийн салбарт чиг баримжаагаа олох, ойлгоход нь чухал сургалт болно гэж найдаж байна. Yeah, it's a good format for exchange to have this kind of master classes or workshops because it's more face to face and more hands-on, and you can actually also go into depth in specific artistic practices, for example. There's one just happening now. Сургалтаар уран бүтээлчтэйгээ илүү нарийн сэдвүүдийн талаар гүн гүнзгий ярилцсан интерактив байдлаар харилцах боломжтой болдог. Яг одоо галерейн 2 давхарт уран бүтээлч Невасын метаверс ертөнц бүтээх тухай сургалт орж байгаа. Мөн тухгүй projection mapping-ийн тухай сургалт болно.
Эдгээр сургалтууд нь уран бүтээлчдийн бүхий л талаараа хөгжөхөд туслана гэж бодож байна. Now, as I said, this is quite a new form of arts in general, not only for Mongolia, as I understand. No. It's internationally. Yeah. What are the more countries where it is more developed, or rather than it's... Медиа урлаг нь урлагийн шинэхэн төрөл гэж ярьлаа шүү дээ. Зөвхөн Монголд ч биш, дэлхийд дахинд. Тэгэхээр энэ салбарт аль улсууд хөгжлийн хувьд илүү тэргүүлж байгаа вэ? Таны бодлоор? I would say that one country where we see a lot of media arts festival, you already mentioned today's art, not only like exhibition-wise, but also performance-wise, is the Netherlands, for example. There's a lot of stuff happening. Also in Canada, there's a lot of stuff happening. Зөвхөн медиа урлагийн үзэсгэлэн талаас ч гэлтгөө перформанс урлагийн төрлөөрч мөн адил хөгжиж байгаа улсууд гэвэл Нидерланд, Канада зэрэг улсууд орох байх. Дэлхийд даяар л бид медиа урлагийн наадмуудыг үзэж болохоор болсон. Тэр дундаа Герман, Британь тэргүүлнэ гэж бодож байна. And I understand that our artists, young artists are aware of this. Манай залуу уран бүтээлчид эдгээр мэдээлэлтэй ойрхон байгаа гэж найдаж байна. Өөрөөс чинь бас их суралцж байгаа байхаа. Knowledge. Okay. One maybe a silly question. So it's very easy to, for instance, we know that the paintings are marketable. And Уран зураг нь илүү олон танигдсан урлагийн төрөл гэдэг утгаараа борлуулалт сайн шүү дээ. Медиа урлагийн борлуулалт арилжааны хувьд гэвэл Yeah, no, you're right. It has been a problem for media artists that they wouldn't have this kind of commercial success for a long time. I think that has changed a lot. There is galleries for video artwork. Медиа урлагийн хувьд борлуулалт зах зээл нь их удаан хугацааны туршид асуудал байсан л та. Одоо гэхдээ энэ өөрчлөгдөж байгаа гэж бодож байна. Жишээ нь өнөөгийн хамгийн амжилттай медиа уран бүтээлчдийн нэг болох Хито Штайрл өөрийнхөө уран бүтээлийг зөвхөн цуглуулагчдаас гадна музей, галерейнуудад худалдаж байна. Тэгэхээр магадгүй энэ тал дээр цаашид улам хөгжсөөр зах зээл дээрх үнц нь илүү өсөх болов уу гэж бодож байна. Good. Манай Улаанбаатар медиа урлагийн наадмын нээлтэн дээр надад юу таалагдсан бэ гэхээр маш олон залуучууд байсан. Үзэгчид. Зөвхөн урлагийнх юм биш, зөвхөн зураачид биш. Ерөнхийдөө миний ойлцсноор бол урлагт хамаагүй өөр л ер нь сонирхогч тийм юм. Үндсэндээ надад бол өштэй медиа артын playtime шиг тийм сэтгэл төрүүлсэн байхгүй. Тэгээ би тэр нэг баярлсан. Үндсэндээ бол өштэй та нар шинэ үзэгчдийг бий болгож чадж байгаа юм байна. Шинэ одоо аудиторийг бол үүсгэж чадж байгаа юм байна. Дэмжигчд, сонирхогчд одоо ингээд үндсэндээ бас тэднүүдийн тоонууд нэмэгдэж байгаа юм байна. Тэр бол их сайхан сэтгэл төрүүлсэн. Би тэгээд манай урлагийн зөвлөлийн хийж байгаа ажлын нэг зорилго нь бол тэр шүү дээ. Бид аль болохоор уран бүтээлчдийг үзэгчтэй холбож өгөх. Нөгөөтэйгүр уран бүтээлчдийг аль болохоор одоо бүтээлийн гарах төрөгт нь бол дэмждэг тусцаа үзүүлэх. Дээр нь гадна дотных нь одоо ижил төрлийн хүмүүстэй нь бол холбож өгөх. Тэгэхээр бид нар энэ үүргээ гүйцэтгэж байгаа тэрний нэг хэлбэр нь бол одоо өнөөдрийн наадам байж. Би бол бас өөр нэг юм сонслоо. Өөрийг чинь бол playtime-тэй шууд холбоотой гэж. Тэр талаараа яриач. Тийм, ер нь бол playtime ч одоо бүр 90 цент хүрсэн 20 хэдэн жил болцсон тий. Наадам байгаа. Playtime нь өөрөө юм залуучуудынх бас амар юм одоо нөгөө амьд хөгжимтэй электрон музик гэдэг одоо бүх л одоо мэдэрч болох зүйлүүд цуглардаг учраас бас гоё наадам гэж боддог. Бас нөгөөдгөр болохоор яг installation тий одоо байгаль дээрх land art тэр урлагууд өөрсдөө бас тэнцээ ингэж цуглардаг. Тийм тэр талаар би ажиллаад ингээд гоё дуртай байдаг. Тэгээд тэнцээ бол хэд хэдэн том бүтээлүүдээ гаргасан юм шиг үлээ тийм үү? 50. Тэгэхээр бол одоо энэ бас урлагийн өөр төрлүүд хөгжим, land art, мармал өөр юу гэдгийг тэр бүх юм чинь хоорондоо бас уялдаатай байдаг нэг тод жишээ нь бол одоо playtime болж байгаа юм тийм үү? За тэр ажилд чинь амжилт хүсье гэж баярлалаа.
Тийм л ухаан. Тэрний тухай одоо хэдүүлээ яриа да. Тийм л ухаан. Тэ. Artificial intelligence. So now in my previous podcast with my guest, I was discussing this. Since they were musicians, one of them was a musician and singer, they were a little bit concerned that artificial intelligence probably may Хиймэл оюун ухааны тухай ярилцъя. Подкастын маань өмнөх дугаарт хөгжимчин, дуучин оролцсон. Тэгээд хиймэл оюун ухааны тухай сэдв хөндөд хөгжмийн салбарт санаа зовоож буй сэдв болохыг дурдсан. Харин медиа урлагийн салбарт энэ эсрэгээрээ та бүгдийн хийж бүтээх ажилтай нь хиймэл оюун ухаан зохицож байгаа юм шиг санагдсан. I think there's a lot of buzz around AI at the moment, negatively as well as like in a positive light. Because it opens up new chances and new. Хиймэл оюун ухааны талаар эерэг болон сөрөг шугам их байгаа л да. Урлаг талаасаа бүтээлүүддээ оруулах шин техник, хиллэг, дүрс гэх мэт шин зүйл турших боломжийг олгож байгаа. Үүнтэй зэрэгцэн хиймэл оюун ухаан, дуу хөгжим, дүрс бичлэг бүтээхтэй гаргууд болж байгаатай холбоотойгоор хүнийг орлох хадас мөн бий болж байна. Гэхдээ хиймэл оюун ухаан хүний гар зурхтаа муу гэдэг ч юм уу, үргэлж тэнд хүний бүтээсэн урлагт ялгарах онцгой зүйл байна гэж бодож байна. Мөн хиймэл оюун хөгжихтэй зэрэгцэн бид хөгжиж байгаа шүү дээ. Машинаар бүтээгдсэн зүйлс болон хүний бүтээсэн зүйлсийн хоорондын ялгааг олж харахтаа бид илүү сайжирна. Ирээдүйд хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн урлаг ихсийн хэрээр хүнээр бүтээгдсэн урлагийн хэрэгцээ үнц нь бас илүү өсөх байх. Хиймэл оюун ухаан чинь өөрөө мэдээлэл хангагчаасаа шууд хамралтай шүү дээ. Тэгэхээр та хиймэл оюун ухаан хүн төрөлхтнийг орлохоос айхгүй байгаа гэж хэлж болох уу? Одоохондоо үгүй. Ядчил урлагийн салбарт. Окей. Батэрдэ. Юу гэж болж байна вэ? Чүдэ тэг хиймэл оюун ухаан гэхээс уламжлал байгаа бидний. Тэр уламжлал маань ингээд хиймэл оюун ухаан байж исэн юм шиг санагддаг байхгүй. Одоо л хил гарч байгаа. За тий бид нар ингээд тагнаал ажиглаад байсан юм шиг. Тэгээд хиймэл оюун бол цаашдаа байж л байна. Бид нартай ингээд төрөхөд байсан юм шиг санагддаг байхгүй. Бидний одоо элементийг ингэж хойлж тий одоо дархлааг маань одоо улам ийм хурцлж тий одоо бид нар чинь хиймэл оюун ухаанаар дархлаагаа алдаж байгаа шүү дээ. Ер нь бол маш их мэдээллийг алдаж байгаа боловч нөгөө төвөөр бид нар энэ дархлаагаа бас тэндээс ажиглаж харж болдог юм шиг санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр хиймэл оюун би бас энэ талаас нь л хараад одоохондоо явж байгаа. За. Юу 10 жилийн өмнө өөрөө тэр цонх гэдэг бүтээлээ гаргаж ирсэн юм байна тийм ээ. Кинонод нь тэгээд тэрэн баярлж ирсэн. Тэрнээс хойш тийм төрлийн бүтээлүүдийг гаргасан уу? Тий одоо яг тэр экспериментал кино л да. Тэгээд одоо бол яг миний бол хэдэн кино байгаа. Тэгтээ хин ч үзүүлмээгөө тэгээд туршилт хийгээл яваад байгаа. За. Тий. Хийж байгаа ямар ч гэсэн. Тий. Тэгээ үзэгчгүй кино хадгалах ямар байх вэ? Тэгэл тэр чинь дутуул гэсэн үг л дээ. За. Тэгээд яг нөө яг бүрэн яг сэтгэлээ илэрхийлэх болоогүй болохоор л хадгалаад байгаа гэсэн. За. Inga, so your impression of Mongolia this time, you said that you are here for the first time in this country, but I'm sure you have been traveling. Өөрөө Монголд анх удаа ирж байгаа гэлээ шүү дээ. Монголын талаарх сэтгэлдээ хуваалцаач. Олон улсад юм үзэж нүд тайлсан хүний Монголд ирсэн анхны сэтгэл хэр байгаа бол Монголд ерөнхийдөө юу? Урлагдах уур амьсгал нь аль аль нь? Mongolia in general, I haven't seen too much yet, but I hope I will, like after the festival, travel a bit, also the countryside. But I have to say, on the moment stepping out of the airport, basically, I had the feeling that there's some kind of certain atmosphere here that is really enjoyable. I also talked with the other international artists. Би одоогоор Монголтой бүрэн танилцах боломж гараагүй л явна. Наадмын дараа багч болов аялах боломж гарах байх гэж найдаж байна. Гэхдээ энд байхдаа мэдэрсэн зүйл гэвэл нэг тийм таатай уур амьсгал нь байх гэж бодож байна. Бусад олон улсын уран бүтээлчдтэйгээ энэ тухай ярихад санал нийлж байсан л да. Энд байгаадаа их баяртай байгаа. Юутай ч харьцуулшгүй мэдрэмж.
Газар болгоны уур амьсгал, урлагийн сцен өөр, содон мөн харьцуулшгүй. Гэхдээ өмнө дурдсанчлан энд уран бүтээлчдийн нээлттэй шинийг эрэлхийлсэн байдал, технологийн шинжилэлт болон уламжлалаа уусгаж буй аргачлал нь илүү онцгой болгож буй мэт санагдсан. Мөн монголчуудын үргэлж тойрон буй орчин, байгалийн анзааран тунгаадаг байдлыг бүтээлүүдээс нь харлаа. Yeah, well, I'm glad to hear that because, as you correctly mentioned, our artists are not really scared to combine old and new, and as well as try to test something new. Наадам тусдал цагийг таатай өнгөрөөж олон хүмүүстэй танилцж манай улсын талаар ойлголтоо тэлэн байх гэж найдаж байна. Залуу уран бүтээлчд маань дэлхийд хөл нийлүүлэн алхах, мөн өөрсдийн онцлог үзэл санаагаа илэрхийлэх чин хүсэл эрмэлзэлтэй. Өөртөө чинь болон олон улсын уран бүтээлчдтэй харилцаа холбоо сайтай байх нь чухал юм. Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадам нь эдгээр уран бүтээлчдэд үнцэн өгч байна гэж харж байна. Монголын урлагийн зөвлөлд энэхүү олон улсын болон Монголын уран бүтээлчдийн хоорондын гүүр болж байгаад талархаж байна. Гадаадын кураторуудыг наадамдаа уран оролцуулах нь чухал бөгөөд дэлхийд танигдах гарт болно гэж найдаж байна. And Батэрдэндээ их баярлалаа. Би өнөөдөр өөрийн чинь ингээд энэ подкастт олцож байгаа баяртай. Тэгээд дээр нь та нар бол одоо манай Монголын уран бүтээлчид энэ урлагийн шин төрлийг бол ойлгоод төрүүлж хараад тэгээд дээр нь уламжлалтайгаа хослуулад тэгээд хүн хослуулалтуудыг өөрийн гэсэн одоо үзэгчтэй, өөрийн дэмжигчтэй болоод дээр нь бол шин санааг ингээд Монголд оруулж ирж байгаа гэдэг бол гайхамшигтай. Тэрийг хүн болгон ойлгох албагүй. Ойлгож байгаа улсууд нь бол тэртээ тэргүй дэмжинтэй. Би тэгж бодож. Түрүүнд би тэгээ асуусан шүү дээ. Арилжааны хувьд хэр амжилттай болж байгаа юм бэ гэсэн. Тэрдээ манад ер нь ямар байх юм? Тийм манад бол байгаа л та. Тийм үү. Ашиггүй дээ. Хэрвээ тийм байгаа бол тэгээд энэ улам цаашаа үргэлжлүүлсэ гэж би бодож байна. Тэгээд дээр нь энэ наадмыг зохион байгуулахад олон байгууллагууд дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа. Манай Монголын урлагийн зөвлөлд бол хэдэн элчин сайдын яамдууд оролцлоо. Германы элчин сайдын яамдаас гэсвэлээ. За дээр нь соёлын яам, манай байгаль орчин аял жуулчлалын яам оролцсон байна. Энэ бол сайхан хэрэг. За тэгээд дээр нь одоо энэ олон уран бүтээлчд өөрсдөө цагаа гаргаад, заваа гаргаад тэгээд бүрээд ирнэ гэдэг бол гайхамшигтай. Тэгэхээр бол бидний энэ хийж байгаа арга хэмжээгийн үн цэнийг бол улам нэмэгдүүлж байна. Тэгээд мэдээж хэрэг манай урлагийн зөвлөлийн хамт олон бол энэ төдөө цаг наргүй л одоо зүтгэлээ. Тэгээд энэнийх нь бас их гоё тийм уур амьсгал нь бол хүн болгонд мэдрэгдэж байгаа гэж би найдаж байна. Тэгээд энэ 5 сарч нь бол үндсэндээ Улаанбаатарын хувьд бол урлагийн одоо сар болцсон байна шүү дээ. Их олон сайхан арга хэмжээний зохион байгуулж байна. Тэрний нэг сашгүй болж байгаад нь бол туйлын баяртай байж. So it's quite coincidence but several Тохиолдлоор өөрийг чинь энд байх хугацаанд Улаанбаатар хотод хэд хэдэн томоохон урлаг соёлын үйл ажиллагаа зохиогдож таарлаа шүү дээ. Таныг эдгээрээр зочлоорой хэмээн урьж байна. Хичээж байгаа. Соёл болон урлаг нь улс орон яг үүндээ ямар үнцэнтэй гэдгийг харах тал болдог гэж боддог. Иймд Art Week болон кино наадам гэх мэтчлэн урлаг соёлын үйл ажиллагаануудад оролцоно гэж бодож байна. So thank you very much for taking your time and Цаг зав гарган хүрэлцэн ирсэнд баярлалаа. Цаашид Улаанбаатар хотод эсвэл өөр ханагт уулзна хэмээн найдаж байна. Thank you for having me. Okay, good. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.